Насан туршийн боловсрол гэж юу вэ? Бүх насны иргэдэд амьдрах ухаан, гэр бүл, гоо зүй, ёс суртахуун, шинжлэх ухаан, иргэний боловсролыг албан болон албан бус хэлбэрээр эзэмшүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Мөн хилийн чандад байгаа Монгол иргэдийн хүүхэд, хүнд болон хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тодорхой шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхэд, сургуулийн насандаа боловсрол эзэмшиж чадаагүй насанд хүрэгч, сүм хийдэд шавлан сууж байгаа лам хүүхдэд баг болон суур бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлнэ. Бид хэнтэй хамтран ажилладаг бай. Бид насан туршийн боловсролыг эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалал, соёл, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, байгаль орчин зэрэг салбарын төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг. Насан туршийн боловсролын алсын хараа юу вэ? Иргэн бүр сайхан амьдрахын тулд тасралтгүй суралцж болдог. Сурсан зүйл нь үнэлэгдэн амьдралын чанарыг бодтойгоор дээшлүүлдэг. Боловсролоор дамжуулан нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэх боломж Монголын нийгэмд бүрдэх болно. Сайн байцгаана уу эрхэм гүндэд үзэгчдээ. Иргэн таны эрх зүйн боловсрол зориулсан цовруул хичээлийн энэ удаагийн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн теле хичээлээр захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа ба иргэний эрх оролцоо сэдвийн хүрээнд бэлтгэж та бүхэндээ хүргэнэ. За өнөөдрийн хичээлийг хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн сургалт мэдээлэл сурталчилгааны төвийн дарга хуульч Төвшин Тулгалтай хамтран заана. Тэгээ өнөөдрийн хичээлийн сэдвтэй холбоотойгоор танаас нэг зүйлийг бас тодруулж асууя гэж бодож байна. Иргэд төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах энэ үйл ажиллагаанд одоо хэрхэн оролцох ёстой вэ? Оролцохын одоо ач холбогдол нь чухам одоо юу вэ вэ? Та энэ талаар тодруулж өгөөч. Захиргааны байгууллагаас иргэний эрхийг хүндсэн аливаа шийдвэр үйл ажиллагааг бол явуулж байдаг. Тэгэхээр та бүхэн амьдралд тохиолддог янз бүрийн харилцаан дээр захиргааны байгууллага албан тушаалтнаас иргэний эрхийг хүндсэн ямарваа нэгэн шийдвэр үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ тохиолдолд захиргааны байгууллага өөрөө хуулиар ямар үүрэг хүлээдэг юм. За иргэн эргээгээд зөрчигдсөн эрх ашиг зөрчигдөж байгаа, хөндөгдөж байгаа тохиолдолд ямар одоо эрх эдэлдэг вэ гэдэг энэ хоёрын хоорондын харилцааны гол эрх зүйн зохицуултыг зохицуулсан хууль бол захиргааны ерхий хууль гэж батлагдсан байна. Тэгэхээр энэ хуулиар бол захиргааны байгууллагаас иргэнтэй харилцахдаа ямар суур зарчмыг баримтлах вэ гэдгийг ерөнхий зохицуулалт дагуулсан ийм хууль батлагдсан байгаа. За өнөөдрийн хичээлтэй холбоотойгоор та бүхэн түрүүнд дурдсан захиргааны ерөнхий хууль. За энэ хууль бол 2015 онд батлагдсан. За 2016 оноос эхлэж хүчин төгөлдөр үйлчилж байгаа ийм хууль байна. Тэгэхээр энэ хууль өөрөө захиргааны ерөнхий хууль бол ерөөсөө хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд захиргааны байгууллагаас за иргэн хуулийн этгээдийн эрх ашигыг хүндсэн аливаа шийдвэр үйл ажиллагаа явуулахтай холбогдсон тэр харилцааг л зохицуулж байгаа. Маш энгийн одоо утга агуулгаар нь тайлбарлах юм бол ийм л зорилго агуулгатай хууль байгаа. За тэгэхээр сая таны захиргааны ерөнхий хуульд тайлбарласнаар бол одоо ер нь захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага гэдгийг ер нь одоо яг юу гэж ойлгох юм бэ? Энэ талаар та бас нэг хэрэггүй мэдээлэл өгч. Тэгэхээр захиргааны байгууллага гэдэг бол ерөөсөө та бидний өдөр тутмын амьдралд та бидний эрх ашигыг хүндсэн шийдвэр гаргаж идэг. Одоо засгийн газар, яам, агентлаг, аймаг нийслэл, төв орон нутгийн бүх байгууллагууд, нутгийн өрөө дэх ясны байгууллагууд, за мөн нөгөөтэйгүр нийтээр шийдвэр үйл ажиллагааг нь одоо нийтээр үйлчлэгийг заавал хүртэж идэг сургууль, цэцэрлэг тийм энэ бүх байгууллагуудыг бол нийтлэг агуулгын захиргааны байгууллага гэж ойлгож байгаа. За илүү дэлгэрэнгүй задлаад тайлбарлах юм бол нэгдүгээр хууль тогтоомжийг биелүүлж ажилладаг. Монгол Улсын үндсэн хууль
байгаа тийм ээ. Засгийн газар бол хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг улс орны хэмжээнд зохион байгуулж биелэлтийг хариуцнаа гэдэг. За ийм байгууллагууд байж байгаа. За нийтийн эрх ашигыг сонирхлыг илэрхийлсэн иргэдийн эрхийг хөндсөн захирамжилсан шийдвэр гаргадаг. За жишээ нь засаг дарга. Аливаа аль шатны засаг дарга бай нийт иргэдийн эрх ашигыг хөндсөн захирамжилсан шийдвэр гэдэг бол аливаа эрх бий болгож дуусгар болгож байгаа тэр шийдвэрүүд тийм ээ. Газар эзэмших эрхийг олох суугаа, за эсвэл газар эзэмших эрхийг зуцал суугаач гэдэг юм уу тийм. За ийм захирамжилсан шийдвэрүүдийг гаргаж байгаа. За тэгээ гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага гэж. Ер нь эрх мэдлийг нэг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэд 3 одоо үндсэндээ хувааж болж байгаа. Тэгэхээр хууль тогтоох эрх мэдэл гэдгийг бол та бүхэн ойлгож байгаа тийм ээ. Парламент, улсын хурлаас хууль тогтоох эрх хэмжээг хэрэгжүүлж байгаа тэр эрх мэдэл. За шүүх гэхээр бас та бүхэнд ойлгож. Тэгвэл гүйцэтгэх эрх мэдэл гэдэг бол ерөөсөө хууль тогтоомжийг биелүүлж ажиллаж байгаа засгийн газар болон түүний харьяа бүхэл байгууллагаас хэрэгжүүлж байгаа тэр бүх үйл ажиллагааг бол хамаарч хууль тогтоомжийг биелүүлж хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тэр утгаараа энэ төв орон нутгийн бүх байгууллагыг захиргааны байгууллага гэж ойлгож болно. Тэгэхээр энэ байгууллагаас бол амьдралд бол иргэний эрх ашигыг хөндсөн аливаа шийдвэрүүл ажиллагаа явуулдаг. За захиргааны байгууллагын үйл ажиллагаа хэд хэдэн хэлбэрээр илэрдэг. За нэгдүгээр захиргааны акт гэж хуульд захиргааны ерхий хууль зааснаар. За дараад нь захиргааны хэмжээний акт, захиргааны гэрээ гэсэн ийм үндсэн үйл ажиллагааны одоо төрөл хэлбэрүүд байгаа. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр та бүхэнд бол амьдралд дийлэх гардаг захиргааны акт буюу захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулж иргэн та бидний эрх ашигыг хөндсөн шийдвэр гаргахдаа ямар хэм хэмжээг баримтлах ёстой вэ? Энэ шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэн яаж ямар эрхтэй оролцох юм бэ гэдгийг өнөөдрийн хичээлээр та бүхэнд тухайлан өргөх юм аа. За тэгэхээр захиргааны акт гэдэг. За захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар за тэгээд нийтийн эрх зүйн хүрээнд буюу нийт иргэдийн ашигыг хөндсөн за гадагшаа чиглэсэн эрх зүйн үйлчлэл нь шууд үр дагаврыг бий болгож идэг ийм шийдвэрүүдийг захиргааны акт гэж ойлгож байгаа. За энэ захиргааны акт бол хэлбэрийн хувьд нэгдүгээр амаар гарч болно. Тийм ээ. За бичгээр гарч болно. Одоо захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагааны дийлэх хувь нь бол бичгийн хэлбэрээр явж байгаа тийм ээ. Нөгөө тушаал, тогтоол, журам, захирамж гэх мэт энэ шийдвэрүүд бол дандаа бичгээр гарч байгаа. За дараад нь тодорхой тохиолдолд захиргааны байгууллагын үйл ажиллагаа бол эсвүүлтгүйгээр илэрлэж болно гэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл за жишээлбэл төрийн байгууллага албан тушаалтанд өргөл гомдол гаргах журмын тухай хуулиар 30 хоногийн дотор тухайн шийдвэрлүүлэхээр гаргасан асуудалд хариу өгөх ёстой байдаг. Тэгэхээр энэ хоног хугацаанд хариу өгөхгүй байх ч гэдэг юм уу. Нөгөөтэйгүр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх тэр эсвүүлтгүйгээр бас энэ тохиолдолд яах нь энэ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээ байснаас болж миний эрх ашиг хөндөгдөж байна. Эсвэл энэ хуулийн хугацаанд хариу өгөөгүйгээс болж миний эрх ашиг хөндөгдөж байна гэж нөгөө талдаа иргэн яах нь захиргаатай маргаж болно. За ингээд энэ дээр эрх ашиг жүжигдсэн бол шүүгд хандаад асуудлыг шийдвэрлүүлж болно гэж. Тэгэхээр энэ шийдвэрүүдийг бол үндсэндээ одоо захиргааны акт гэж та бүхэнд маш энгийнээр ойлгоё. За захиргааны актын гарах хэлбэр тийм ээ түрүү ярьсан амаар бичгээр одоо бичмэл бус байдлаар тэр байтугай одоо үйлдэлээр илэрч болно. За бид бүхэн замын хөдөлгөөнд оролцоход замын зохицуулагч буюу одоо замын цагдаа зохицуулах тэмдгээр одоо тийм ээ зогсоо яв гэж одоо тохиж замын хөдөлгөөнийг одоо хөдөлгөөнд тодорхой үйлдэл хийдэг. Тэгэхээр энэ бол үйлдэлээр илэрж байгаа захиргааны акт. Энэ дээр яах нь бас энэ захиргааны байгууллагын акт гэдэг хэлбэрт орно. За бичиг гэдгийг бол ойлгож байгаа бох тийм ээ. За амаар мөн гаргаж болдог. Захиргааны актыг заавал бичгээр биш захиргааны байгууллагаас амаар иргэнтэй уулзаад ч юм уу тийм ээ. Тэгэхээр энэ захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр үйл ажиллагаа болгон чинь акт гэж ингэж явж байгаа юм аа. За дараад нь захиргааны байгууллагын төгөлд шийдвэр үйл ажиллагаанд иргэн ямар оролцох хэрэгтэй юм бэ гэж. Тэгэхээр захиргааны байгууллагаас иргэн хуулийн этгээдэд хамааралтай шийдвэр гаргах гэж байгаа бол тухайн иргэнд эхлээд мэдэгдэх ёстой. За дараад нь мэдэгдэх гэдэг маань өөрөө ямар үйл ажиллагаагаар дамжиж илэрдэг вэ гэхээр мэдэгдснээр захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаанаас болоод эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн яах вэ? Тэр тухайн шийдвэртэй холбоотойгоор санал тайлбараа гаргах боломжийг олгож байгаа. За энэ санал тайлбараа гаргах түүнийг энэ үйл ажиллагаанд оролцуулах нь бол захиргааны байгууллагын үүрэг юм аа гэд захиргааны ерөнхий хуульд заасан байна. За жишээлбэл хот ахин төлөвлөлтийн асуудлаар
гэр хорооллыг орон сууцчлуулах ч гэдэг юм уу ийм асуудлаар засаг даргын гэдэг юм уу иргэдийн хурлаас ирэх бүхий этгээдээс шийдвэр гаргалаа гэж бодоход тухайн дахин төлөвлөлтөнд өртөж байгаа этгээдүүдэд яах нь вэ? Эхлээд гарахаасаа өмнө мэдэгдэх хэрэгтэй байна шүү дээ. Мэдэгдээд дараад нь тэр хүмүүс нь за энэ дахин төлөвлөлтөнд ингэж хамрагдъя. Ийм орон сууцны урт хугацааны хөнгөлтөнд ингэж орё гэд тэр хүмүүс яах нь санал тайлбараа хэлэх нь байна. Тэгэхээр энийг нь сонсох ажиллагаа гэж нэрлэж байгаа. Тэгэхээр иргэд та бүхэн эндээс юуг хамгийн энгийнээр ойлгох вэ гэвэл таны эрх ашгийг хөндсөн шийдвэрийг захиргааны байгууллагаас таны засаг дарга одоо бусад шатны бүх захиргааны байгууллагаас гаргасан тохиолдолд эхлээд танд мэдэгдэх ёстой юм байна шүү. Энийг хуулиар ийм үүргийг захиргааны байгууллага хүлээсэн байна. За тэгээд мөн энэ мэдэгдснээр та яах вэ гэхээр тухайн шийдвэр үйл ажиллагаатай холбоотойгоор өөрийн санал тайлбараа гаргах хэрэгтэй юм байна гэдгийг нэгдүгээрт та бүхэн ойлгоорой. За энэ нь бол захиргааны байгууллагын үүрэг юм а гэж. Тэгэхээр энэ үүргийг хэрэгжүүлээгүй танд мэдэгдээгүй мөртлөө таны эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэр үйл ажиллагаа гаргасан бол энэ дээр иргэн яах вэ? Гомдол гаргах хэрэгтэй. Миний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргачихад надад мэдэгдэлгүйгээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгоцсон байна. Би нэг л өдөр газраа эзэмших гээд очисон чинь миний газар дээр өөр хүн хашаа бариад бууцсан байна. За асууд сураглаад очисон чинь засаг дарга захирамж гаргаад миний газар эзэмших эрхийг хүчингүй болгочихжээ гэд иргэн хэлдэг тийм ээ. Тэгэхээр яах нь яг энэ тохиолдолд газар зохион байгуулалт гэдэг юм уу газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тэр шийдвэрээ нөгөө энэ шийдвэрийн үйлчлэлд өртөж байгаа этгээд заавал мэдэгдэх ёстой. Тэгээ таныхын газар эзэмших эрхийг чи ийм үндслээр хүчингүй болгож байгаа шүү гэдгийг мэдэгдэн нөгөө хүн яах вэ? Үгүй ээ би төлбөрөө төлсөн шүү дээ. Газрын тухай хууль заасан нөхцөл байдал бүрдээгүй байхад та яагаад ийм шийдвэр гаргаж байгаа гэж эсрэгээр яах нь санал тайлбараа гаргах хэрэгтэй. Энийг нь захиргааны байгууллага сонсох үүрэгтэй гэдэг. Ингэж хуульчилсан байна. За ингээд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд бол иргэн тодорхой эрхүүд эдэлнэ. За түрүүнд би хэллээ тийм ээ захиргааны шийдвэр гаргахаас өмнө нотлогоромжтой танилцах. Яагаад миний газар эзэмших эрхийг хүчингүй болгох гээд байгаа? Энтэй холбоотой захиргаанд ямар нөхцөл байдал үүссэн юм? Газрын төлбөрийг төлөөгүй гэдгийг юугаар нотолж байгаа захиргаан? Энэ бүх баримтуудаа танилцах хэрэгтэй гэсэн. За дараад нь захиргаанаас гаргаж байгаа шийдвэр үйл ажиллагааны талаар за тухайн шийдвэрийг одоо хэн гэдэг албан тушаалтан засаг дарга нь гаргаж байгаа мó хэн гаргаж байгаа нь те иргэдийн хурлаас тогтоол гаргаж байгаа мó сайдын тушаал гаргаж байгаа мó энийг мэдэх хэрэгтэй гэсэн. За шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбоотойгоор тэр гаргаж байгаа баримтуудыг бас үзэж танилцах хэрэгтэй. За тэр бас мөн мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хууль гэдэг Монгол улсад одоо хөшөлбөлдөр болоод нэлээд дуудаж байгаа хууль байгаа тийм. Энэ хуулиарч байж байгаа. Захиргааны байгууллагад албан тушаалтнаас тодорхой төрлийн мэдээллийг авах, танилцах эрхтэй гэж. За мөн захиргааны ерөнхий хуульд яах нь шийдвэр гаргах ажиллагаатай холбоотойгоор гаргаж байгаа бичиг баримтыг бас хуулбарлаж авах. Тийм ээ. Нөгөө үндслэл болгож байгаа эрх ашигын хүндсэн шийдвэр гаргах үндслэл болгож байгаа шийдвэрийг хуулбарлаж авах, танилцах хэрэгтэй гэж байна. За хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг захиргааны байгууллагаас бас шаардах хэрэгтэй байна. Та 30 хоногийн дотор надад хариу өгөөч. Эсвэл та хуулиар энийг хүчингүй болгож ингэж шийдвэрлэх одоо ийм үүрэг хүлээсэн байна. Энийг хэрэгжүүлээч гэж шаардах хэрэг байгаа гэсэн. За ингээд аливаа захиргааны байгууллагаас эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа иргэнийг эрх ашиг нь хөндөгдөж буй тэр иргэнд урьдчилан мэдэгдэж санал тайлбарыг нь сонсох ёстой байна. Энийг захиргааны ерөнхий хуульд зааж өгсөн байгаа. Энийг бол сонсох ажиллагаа гэдэг. За энэ сонсох ажиллагааг ямар хэлбэрээр хийх юм бэ? Заавал иргэн болгонтой уулзаалах юм уу те? Тэгэхээр энд хуульд бас зааж өгсөн байгаа. Тухайлбал захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагаа гэдэг энэ санал тайлбарыг нь авах ажиллагааг нэгдүгээрт яах вэ? Уулзалт хилцүүлэг байдлаар хийж болно тийм ээ. Нөгөө иргэдийн танхим, иргэний танхим энтрээр дамжуулаад. За дараад нь бичгээр авч болно саналыг нь. За мөн утас захим хэлбэрээр авч болно. За одоо юу гэдгийг те энэ шийдвэртэй холбоотой иргэдээс саналыг нь захимаар авсан гэж одоо шийдвэр гаргах төвчний хүмүүс яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэр бол энэ сонсох ажиллагааны бас нэг хэлбэр байна шүү дээ. За тэгээд маш олон тооны этгээдэд хамаарал өгөх шийдвэр байвал магадгүй төлөөлөгч этгээдээр нь дамжуулаад энэ сонсох ажиллагааг бас хийж болох нэ. За захиргааны байгууллагаас шийдвэр гарахаас өмнө болон гарсны дараах үе шатанд иргэн хэрхэн яаж оролцох болон одоо оролцох нөхцөлийг зааж иргэдэд шийдвэрээ мэдэгдэх мэдээлэх талаар бол энэ захиргааны ерөнхий хууль зохицуулсан байх нэ. За захиргааны байгууллагаас захиргааны актыг мэдэгдэнэ гэдгийг та бүхэн хоёр янзаар ойлгоорой. Нэгдүгээр гарахаас өмнө мэдэгдэх нь урьдчилаад тийм ээ. За таны эрх ашиг хүндсэн ийм шийдвэр гарах нь байна шүү. За гарсны дараа мэдэгдэнэ. Яг ямар шийдвэр гарчваа гэдгийг. За ингээд яаж мэдэгдэх вэ гэхээр нэгдүгээр иргэнд шууд эрх ашиг нь хөндөгдөж байгаа тэр иргэн хуулийг идэхэд байвал гардуулна.
Ингээд өхөн нь шүү дээ, тийм ээ. За газар эзэмших хэрэг чинь ингээд хүчингү болсон шийдвэр нь энэ байна гэх. За нөгөөтэйгөр бол дараагийн юу бол захим шуудангаар дамжуулж мэдээлж болох нь. За хэвлэл мэдээллийн хэрэгслэр нийтийн эрх ашиг нийтэд илүү хамааралтай тий. Улаанбаатар хотынханд гэдэг юм уу. За нэг тодорхой аймаг нутаг дэвсгэрийн иргэдэд хамааралтай бол хэвлэл мэдээллийн хэрэгслэр дамжуулаад ийм шийдвэр гарлаа гэд. Тэгэхээр одоо цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор бас тийм ээ нийслэлийн засаг даргаас ийм шийдвэрүүд гарлаа гэж нийтэд мэдээлээд байгаа шүү дээ, тийм ээ. За ингэж мэдээлэх ёстой гэсэн үг. За дараад нь шуудангаар дамжуулж тий. Захим шуудан болон бусад шуудангаар утас багсаар мэдээлж болох нь. За тэгээд захим хэлбэрээр бас мэдээлж болох нэ. За хэрвээ энэ дээр нэг зүйл байгаа. Хэрвээ захиргааны байгууллага тэр эрх ашигыг хүндсэн шийдвэрээ иргэн танд мэдэгдээгүй бол тийм ээ мэдэгдээгүй саяны дээр заасан арга хэлбэрүүдээр мэдэгдээгүй мөртлөө таны эрх ашигыг хүндсэн шийдвэр гаргаад тэрнийг одоо амьдрал дээр хэрэгжүүлээд тийм ээ гүйцэлдүүлээд ингэ явж явах юм бол энэ шийдвэр өөрөө хууль зүйн хувьд эрх зүйн тодорхой үр дагавар үүсэхгүй байх хэвээр үйлчлэлгүй байх хэвээр мэдэгдээгүй надад миний газар эзэмших эрхийг зуцалсан шийдвэрээ захиргаа мэдэгдээгүй ээжиж өөр этгээдэд газар эзэмших шийдвэр олгоцсон байна гэд иргэн яах нь маргаж болох нь энэ тохиолдолд нөгөө талаараа эсэргээрээ захиргааны байгууллагын шийдвэр мэдэгдээгүй гэдгийг нь үндслээр хүчингүй болно гэсэн. За тэгэхээр би та бүхэнд өнөөдөр захиргааны байгууллагын зөвхөн энэ акт гаргах тийм ээ шийдвэр гаргахтай холбоотойгоор иргэний ямар эрхүүд байдаг юм бэ? Яавал захиргааны байгууллага хуулиар ямар үүрэг хүлээсэн юм бэ? Энэ шийдвэр гарах процессд иргэн яаж оролцох ёстой юм бэ гэдгийг та бүхэнд өнөөдрийн хичээлээр маш товч хүргэлээ. За ингээд захиргааны байгууллагаас шийдвэр гаргадаг юм байж мэдэгдээгүй ингээд саяны зөрчлүүд бий болсон ч гэсэн та гомдолтой байна. Тэгвэл хуулиар та дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд эхлээд гомдлоо гаргах эрхтэй байна. За ингээд эцэст нь хэлэхэд энэ захиргааны ерөнхий хууль бол иргэд төр захиргааны байгууллага хоёрын хоорондын харилцаа бол ямагт эрхтгш биш тэнцвэргүй харилцаа байж байдаг. Нэг талд шийдвэр гаргах эрх хэмжээтэй захиргаа, нөгөө талд тухайн шийдвэртэй холбоотойгоор эрх ашиг нь өндөгдөж байгаа иргэн. Энэ хоёр бол одоо эрхтгш бус талууд учраас энэ хоёрын хооронд гарсан маргааныг захиргааны ерөнхий хуулиар захиргаа та эрх хэмжээтэй тодорхой шийдвэр хуулийн хүрээнд гарахдаа иргэндээ ингэж мэдэгдээрэй. Ингэж сонсох ажиллагаа гэдгийг ингэж хийгээрэй. Ингээгүй бол таны шийдвэр үйл ажиллагаа хүчингүй болно шүү гэдгийг л энэ ерөнхий хуулиар зохицуулж өгсөн утгаараа энэ хууль бол магадгүй үндсэн хуулийн дараа орох ийм суур зохицуул дагуулсан хууль байгаамаа. Тэгэхээр иргэн та бүхэн захиргааны байгууллага албан тушаалтнаас шийдвэр үйл ажиллагаа таны эрх ашигыг хөндөх юм бол яах нь саяны одоо нөхцөл байдлууд бий болох юм бол та дээд шатны байгууллагад эсвэл захиргааны иргэн шүүхэд хандаж нэхэмжил гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолох боломжтой гэдгийг хэлье. За иргэд та бүхэн захиргааны байгууллага албан тушаалтантай харилцаанд дарж тэр ер нь амьдрал түгээмэл гардаг асуудлаар хууль зүйн зөвлөгөө мэдээлэл авах бол Монгол улсад Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх эрх зүйн актуудыг нэг доороос үзэх боломжтой. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем Legal Info гэсэн захим хуудас ажиллаж байна. За мөн хууль зүйн зөвлөгөө мэдээлэл сурчилгааны захим сан буюу И-хөтөч гэсэн ийм захим хуудас ажиллаж байна. За мөн иргэн та бүхэн бас ажлын цагуудад энгийн утасны тарифтай 1812-2 дугаарыг утсан залгаж хууль зүйн зөвлөгөө мэдээллийг бас авж байгаарай гэж хүсэх байна. За нийгмийн сүлжээний орчинд та бүхэн бас хууль зүйн луужин 1 гэсэн энэ пэйж хуудасаар дамжуулж хууль зүйн зөвлөгөө мэдээллийг авч байхыг хүсэж байна. Өнөөдрийн хичээлээр иргэд та бүхэн захиргааны ерөнхий хуулийн тухай зохицуулалт хэрхэн хэрэглэх тухай захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр үйл ажиллагааны иргэн та хэрхэн хяналт тавьж оролцох хэрвээ захиргааны шийдвэр таны эрх ашигыг хүндсэн бол хаана хэрхэн хандах тухай мэдээллийг авсан гэдэгт итгэлтэй байна. Ингээ өнөөдрийн хичээлийг хамтран заасан хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалт мэдээлэл сурчлагын төвийн дарга хуульч Төвшин Дулгатанд баярлалаа. За баярлалаа. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.